Сайн байцгаана уу интернетийн технологийн орхооднуудаа AI 101 подкастын дараагийн дугаарт тавтаа морил наадмын мэндийг хүргэе та бүхэнд амралтаа чөлөө цагаа гайхалтай сайхан өнгөрүүлсэн гэдэгт бол итгэлтэй байна. Манай Монгол нутагт бол үнэхээр сайхан 100 одоо энэ жил тохиож байна. Үнэхээр сайхан сэрүүхэн агаар салхи гоётой тийм өдрүүд бол тохиож байна. Харин химэл оюуны салбарт бүгд найрамдагтад ард улстай ялангуяа хятадын стартапуудтай холбоотой нэгэн чухал апдейтууд байна. Тэгэхээр энэ талаар ярилцахаар манай манлаа бит хоёр бол бэлэн болсон байна. Орой минь дүгрийн манлаа. Орой минь сайн мэцхан уу. За энэ 7 хоногт хятадд бол нэгэн химэл оюуны томоохон арга хэмжээ Шанхайд бол зохион байгуулагдсан байгаа. За энэ арга хэмжээн дээр бол хятадын дарга бүгд найрамдагтад ард улсын дарга Ши Жинпин оролцсон гэдгээр бол нэлээдгүй онцлог. За мөн одоо 29 улсын үндэснүүдийг нэгтгэсэн тийм одоо зөвлөл маягийн ямыг байгуулсан. Энэ дээр хятадд бол өөрсдөө ахалж явна. Тэгээ химэл оюуны хөгжлийг бол дэлхийн нийтэд хэрхэн одоо үр бүтээмжтэй байх вэ гэдэг яриа хэлэлцээрүүд айгүйх яригдчихэв. Тэгээ Монгол улсаас хэд хэдэн инженерүүд оролцож байгаа юм бэлээ. Яг ямар нэртэй арга хэмжээ вэ гэхээр World Artificial Intelligence Corporation Organization буюу одоо энийг WICO гэж бол товчилж байгаа юм байна. Тэгээ Шанхайд болсон ийм арга хэмжээ. За энэ арга хэмжээн дээр нэгэн химэл оюуны модель танилцуулагдсан байгаа. За энэ бол Moonshot стартапын Kimi K3 гэдэг нэртэй химэл оюуны загвар. За яг одоогийн байдлаар дэлхийд ирэх нээлттэй химэл оюуны загваруудын хамгийн хүчирхэгт энэ загвар тооцогдож байгаа бол яг одоогийн байдлаарх дэлхийд дээр байгаа хамгийн сүүлийн үеийн химэл оюуны загваруудыг нийтд нь авч үзэх юм бол топ 3-т орж ирэх үс буюу одоо нөгөө Google, OpenAI, Anthropic-ийн химэл оюуны загваруудтай энд дүүцэж өрсөлдөх хэмжээний химэл оюуны загвар бол хятадаас гарч ирлээ. Дараагийн DeepSeek гэж байж магадгүй гэж яригдж байна. Тэгэхээр манлаа энийг хараад эхлээд юу гэж бодсон бэ? Энэ өчигдөр уржигдрах нь л гарсан шинэ мэдээлэл шүү дээ. Тий би яг анх гарахт нь яг Kimi-ийг өмнө би бас нэг ганц хариудаа ашиглаж үзчихсэн. Өмнөх 2.6 гэд хувилбар байсан. Kimi-K 2.6 гэд 1 тэрбум параметртэй модулийг нь бол туршиж үзчихсэн. Тухайн үед бол бас нэлээд сайн модуль байсан. Тэгээд тухайд нэг хэсэг ашиглаад туршаад туршилтууд хийж явж исэн. Тэгээд яг тэр тэгээд үлдээсэн байсан. Тэгээд сая одоо энэ наадмын амралт дүнш дуусаад байж байгаатай зэрэгцээд Kimi-K 3 гарч ирлээ. Тэр нь бүр амар өндөр үзүүлэлттэй байна гэдгийг сонсчоод би тэгтээ бас зарим үзүүлэлтүүдэд ингэдэм л та бенчмаркуудыг зарим AI компаниуд жоохон лоурдах талын юмнууд байдаг байхгүй. Тэгээд тэрнээс жоохон би сэргийлээд босод хүмүүсийн бенчүүд дээр яаж ийн гэдгийг нь жоохон харахыг ер нь илүүд үздэг. Тэгээд World of AI гэдэг тэдний бенчэдэр гарч ирээд энэ тентхийн газруудын бенчүүд гарч ирээд яг нөгөө модулийг нь өөрсдийнхөө хаалттай бенчүүдээр одоо ингэж яагаад үтсэн гот яалчгүй л байна, сайн байна гэдэг юмнууд гараад ирсэн байл лээ. Тэгэл за одоо энэ чинь нэг харъя яг юу сайн болчихоо гэл үзэл сууж байна да. 2.8 их 80 параметр 1 сая контекстийн орттой тий. Тэнгууд л одоо энэ ер нь бол Америкийн томоохон компаниудын химэл оюуны загварын параметрын тоо бусад тоо мэдээллүүд л ер нь хаалттай болсон шүү бид нар мэдэхгүй тий. 2.8 их 80 гэхээр хэр том хэмжээний одоо дата гэсэн үг вэ? Параметр гэхээр параметр одоо ер нь бол яг хүний тархины нейронстей зүүрлээд үзчих ер нь болно ойролцоолоод. Хүний тархины эс чинь 10 тэрбум байдаг лөө. Ер нь тийм гэж санаад байна. Тэнгуут за одоо ингэ жижиг модуллууд биш үү те. Одоо энэ гар утсан дээр ажилладаг бидний жижиг компьютер MacBook нэр ажилладаг модуллууд бол ер нь бол өсрэл 12 тэрбум параметртэй байгаа. Тэрбум шүү. 12 тэрбум параметртэй модулийг бол бид нар дундаж MacBook Pro дээр бол ажиллуулчихна. Утсан дээр гэх юм бол 2 тэрбум параметртэй ажиллуулна. Бүр өмнөх нэг зураг таньдаг одоо бидний яадаг идэг гэдэг байгаа. Тэр чинь бол нэг хитэн сая параметртэй модулүүд байгаа гэсэн. За ингээд яваадах юм бол одоо дээшээгээ ер нь 30-аас дээшээ гараад эхлэх юм бол тэр large руугаа ороод явчихна. Large language model гэж нэрлэгдээд явчихна. За тэгээд 100 200 руу гараад ирэх юм бол бүр томроод эхэлчихнэ. Тэгээд тэдэр нь одоо том модулууд
Гэхдээ хуучны одоо нэг GPT-1 идэр чинь бол бас жижигхэн байсан шүү дээ. 1 тэрбум, 2 тэрбум параметртэй байсан. Одоо ингээ параметрын хэмжээнүүдийг ингээ харьцуулаад харах юм бол юу яг нь нээлттэй загварууд л параметрийнхаа хэмжээг нээлттэй тавиад байгаа болохоос хаалттай одоо cloud ChatGPT эдгээр бол нөх хичнээн параметртэй гэдгийг юусоо нээлттэй тавихгүй байгаа. Тэгээд харьцуулах боломжгүй. Гэхдээ тэднийх бол ер нь нэлээд өндөр юм шиг байгаа юм. Би зүгээр таамаглах нэ. Сүүл ChatGPT-ийн мэдгснээр бол нэг их найд бол гарцсан байсан. Хамгийн сүүлд чинь ChatGPT 3.4 гарч авах үед лөө нэг их найд параметртэй гэж ярьж исэн. Тэгэхээр тэрнээс дээшээ өссөн байх. Тэгээд эдгээр чинь дотоод технологиудаа бас ингээд нээлттэй тавьдаггүй. Тэгэхээр ингээд ер нь бол ингээд хөгжлөө ингээд дотроо ингээд батцсан байгаад байгаа байхгүй OpenAI, Cloud, Gemini эдгээр бол. Тэнгуут одоо Kimi-K шиг тэ JLM шиг ийм модулууд бол юу яаж хийгээд DeepSeek ч юм уу юуг яаж хийгээд ийм үр дүнд хүрчвэ гэдгээ тайлбарлцдаг, пепер гаргаад тавьчихдаг болохоор амар юутай. Тэгээд энэ модулийг бол яг бид нар энгийн компьютер дээр бол ажиллуулах ямар ч боломжгүй. Том сервер дээр л ажиллуулна. Тийм. Moonshot стартапын хувьд бас зөв мэдээлэл товчхон өгөхөд 2023 онд байгуулагдсан. Ер нь яг л ChatGPT-ийн тесрэлтийн дараачаар Хятадд байгуулагдсан стартапуудын нэг. Тэгээд гол онцлог нь 2025 оны ихэнх үед болж исэн DeepSeek-ийг хэдүүлээ эргээ санацгаая те. DeepSeek тухайн үед яг ямар нөлөөг одоо технологийн салбарт ялангуяа Америкийн хөрөнгийн зах зээл дээр авчирсан бэ гэхээр маш олон томоохон компаниуд, байгууллагууд хиймэл оюунд асар их хэмжээний хөрөнгө зарцуулж байна. Хэдэн 100 тэрбум доллар зарцуулж байна. За үүнийгээ одоо өөрсдийнхөө санхүүгийн тайлан дээрээ бичгтээ ч гэсэн одоо хиймэл оюуны тим модель сургахад ч юм уу тий одоо тим дата төвийг ажилуулахад ингэж зарцуулж байгаа гэдэг зүйлүүдийг хөрөнгө оруулагч нарт ялангуяа Wall Street-ийнхэнд бол хэлсээр ирсэн. Тэгэнгუთ л хөрөнгө оруулагчид болон санхүүгийн салбарынхан бол яг өөрсдөө технологийн салбарын одоо маш гүнзгий мэдлэг учраас тэдний өгж байгаа мэдээлэлд итгэж байгаа гэсэн. Тэгэнгუთ л угаасаа хиймэл оюун ийм зардалтай технологи юм байна. Тэгээ энэ уралдаанд асар богино хугацаанд одоо хоцрохгүй байх үднээс зарлаа нэмээд авах нь зөв юм байна гэд тэрийг бол айгүйх зөвтгдөг байсан. Тэгсэн чинь DeepSeek ерөөсөө нэг 5.6 сая долларын өртөгтэйгээр за ялангуяа одоо Nvidia-гийн хоригт орчихсон байгаа энэ нөхцөл байдал дээр Nvidia-гийн дунд түвшний хиймэл оюуны дунд түвшний график картууд буюу H20 морь дээр бол одоо маш хүчирхэг хиймэл оюуны загварыг сургацсан гэдэг нь бол тухайн үед маш том шок болж хөрөнгийн зах зээл дээр бол асар том уналтыг авчирч ирсэн. Ер нь нэг 2-3 хоногийн дотор бол нэг их $80 үнэлгээ бол зүгээр л зах зээл дээрээс арчигдчихсэн. Тэгээ яг хөө тэр нь бол буцаад сэрэгцэн л дээ. Тэгээ DeepSeek-ийн тухайн үеийн одоо үзүүлж исэн нөлөө бол ингээд чимээгүй алга болсон. Тэгээ DeepSeek ч гэсэн ер нь тэрнээс хойш нэг айхтар дэлхийн нийтийг шуугуулсан юм байхгүй. Харин энэ Moonshot дээр олонгууд нөгөө нэг айхтар Anthropic-ийн Fable-тэй ойролцоо гэдэг нь бүр илүү сонирхолтой тийм тий. Тийм үзүүлэлтүүд одоо бенчмаркууд дээр нөө Fable 5 тэгээд GPT 5.6 нөө Sol гэдэг хамгийн хүчтэй модель байгаа шүү дээ. Тэдэртийн энэ зэрэгцэж очиод байгаа. Тэгээд хуучин бол Kimi-K 2.6 бол үзүүлэлтээр нэлээд доогор байсан. Тэгээд яг юм нэгдсэн нөө нэг artificial analysis intelligence index гэж байдаг. Тэгээд тэн дээр ингээд яг одоо 3 руу топ 3 руу ороод ирж байгаа. Ер нь бол. Тэгээ одоо нөө бид тэд чин топ модельуудыг нөө Anthropic-ийн модель GPT, Gemini гэж ярьдаг юм бол одоо Kimi-K ороод ирлээ. Одоо топ frontier модель 3 модельтэй боллоо гэсэн. Гэхдээ нэг нь хятадх болчлоо. Одоо ингээд шилдэг 3 руу ер нь бол ороод ирлээ гэсэн үг болж байна. Тэгээд үзүүлэлтээр 3 дугаар байранд явж байгаа. Гэхдээ зарим үзүүлэлтээр бол ер нь бол юу яагаад байгаа штэ. Fable 5 Sol эдрийг бол гүйцээд байгаа штэ тий. Тэр бол харагдаад байлээ. Ялангуяа энэ front-end код бичих чадвар бол ер нь хинэгч дагуулахгүй байна гэдэг юм харагджилээ. Хүмүүс front-end-ийн код бичүүлээд ийм гоё дизайнтай ийм гоё нэг вебсайтууд хийлэгдэн шүү дээ тий. Тим сайтууд тий ер нь бол тэрнгээр айгүй код олсон шүү дээ интернет дээр тий. Тий, тим сайтууд амар гоё ийм хийгээд байна гэд. Тэгээд яг ийм фронт-эндийн бенчмаркууд дээр бол бүр үнэхээр бүр
зүгээр цөмөлсөн гэх юм уу. Fable 5 мавыг бүр ардаа хайцсан байгаад байгаа. Соолыг ардаа хайцсан байгаад байгаа. Ер нь бол front end-ийн код ярианаа дээр бол 8.1 болсон. Одоо front end бичдэг хүмүүс бол KMK-ийг ашиглах юм байна да гэж л харагдаж байна. Харин тий одоо K3 нь бол төлбөртэй юм байна л да. Би тэгээд энэ төлбөртойг нь бол авсангүй. Тэгээд төлбөртойг нь ашиглаж үзээгүй болохоор энэ K3 нь л ашиглаж үзсэнгүй. Гэхдээ сайт руу та хэд ч гэсэн ороод харах юм бол яг энэ бенчмарк болсон одоо энэ хэд хэдэн ийм вебсайтнууд ийм юунууд байгаа. UI-уд. Тэгээд эдрийг ингээ ороод сонирхоод үзвэл үнэхээр сонирхол. Одоо жишээ нь хар нөхмөхөл те амар л хийсэн байгаа даа л да. Нөгөө талаасаа маш хямдхан байгаад байгаа тий ялангуяа энэ хятадын хэмэл оюуны загварууд тэгэхээр хямдхан яаж ингэж хямдхан байгаад байна? Энэ юу яагаад байгаа юм бэ? Одоо зүгээр яхаа үнийн харьцуулан харах юм бол KMK чинь оролт дээр $3 байгаа. Сая токен дотомд байгаа. Тэгээд токен гэдэг чинь өөрөө нэг 0.73 үг гэсэн үг шүү дээ. Ер нь бол бид тийм үгийг л токен гэдэг хэмжээсээр хэмжээд байгаа. За тэгчингууд оролтын токен дээр буюу бидний бичиж байгаа токен дээр $3, гаралтан дээрээ буюу AI-ийн өгж байгаа хариун дээр $15 гэдэг үнэтэй байгаа байхгүй юу? Нэг сая токен дотомд. За энийг яг ингээд Opus буюу эн чинь ер нь бүх үзүүлэлтээрээ Opus 4.8 гэд Cloud-ийн бас frontier модель байгаа шүү дээ тий. Бодит одоо өдөр тутамдаа ашигладаг. Би бол өдөр тутамдаа байнга ашигладаг. Тэр моделийг бол давцсан байгаа байхгүй юу? Юугаараа үзүүлэлтээрээ. Тэгээд тэгсэн мөртлөө хямдхан. Одоо Opus 4.8-ийн үн бол оролтон дээрээ $10 байхгүй юу? Гаралтан дээрээ $25. Тэгэхээр чи одоо бүр амар ялгаатай байна сте. Бараг 2 дахин хямдхан байгаа хгүй. Тэгээд үзүүлэлт нь Opus 4.8-аас илүү. Тэгээд яаж ийм амар хямдхан байгаад байна вэ гэхлээр ер нь бол архитектурын шийдэл дээр хятадууд нэлээ нэг юм баг нөөцөө илүү ухаалгаар ашиглаад байна гэж харагдаад байгаа. Тэгээд одоо тэрний ярьсан H20 гэдэг чинь бол H100-ийн багасгсан хөлбөр байгаа шүү дээ. Тэгээд тийм GPU-н дээр сургахын тулд илүү оновчтой байх хэрэгтэй. Тэгээд оновчтой байхын тулд инженерийн нэлээх шийдлүүд, архитектурын шийдлүүд энэ донд яваад байгаа юм билий. Тэгээд тэнгууд илүү ухаалаг болгоод тэгээд илүү хэмжээг нь жижигрүүлээд тэгээд ажиллахад илүү хөнгөн болгочингууд хямдхан ажиллах бололцоонд бүрдчихэж байгаа л гэж харагдаж байна. Ер нь бол би одоо энэ яг үүсгэн байгуулагчийн намтрыг харж байна л да. Тэгээ Ян Жилэн гэдэг нэг нөхөр байдаг. Moonshot-ийг үүсгэн байгуулагч. Тэгээд Цинхуагийн их сургуулийг төгссөн юм байна. Тэгээ Америкт бол Carnegie их сургууль сурж агаад Meta, Google эдгэрт бол ажиллаж исэн юм байна Америкт. Нэг юм сонирхолтой юм байгаа. Судалгаан дээр нь ингээ харсан чинь чи XLNet гэж загварыг мэдхүү? Үгүй ээ. Бертийн дараа гарч ирсэн. За мэдхгүй юм байна. За XLNet. Яг нь XLNet. Бертийн дараа гарч ирсэн энэ XLNet дээр ажиллаж исэн гинэ. XLNet-ийг мэдэн штэ. Тийм байна. Энд чинь нэг NLP хийдэг загвар байхгүй юу? Тэгэд би энэ дээр яг Бертийн дараа нэг ганц хоёр юмнууд турш үзэж исэн юм байна. Гэтэ яг ийм амар нарийн юм бол яаж байгаа байхгүй. Зөв. Энийг хийсэн хүн юм уу те? Энийг хийсэн хүмүүсийн нэг гинэ. Үгүй одоо энэ архитектурууд ингээд л яваад байгаа шүү дээ те. Эдний чинь яг машин сургалт чинь өөрөө одоо хиймлэн гэж бидний нэрлэдэг байгаа чинь ер нь бол машин сургалт шүү дээ. Машин сургалт чинь өөрөө ийм одоо компьютер сайенсийн нэг хэсэг шүү дээ. Тэнгуутаа машин сургалт хиймлэн гэдэг чинь яг компьютер сайенс дотроо ийм яг ийм онлон ерөөсөө явдаггүй. Яг ийм сайхан практик дээр үздэг байхгүй юу? Тэгээ яг энэ дээр ингээд хэр их цагийг өнгөрөөж хэр их олон модель сургаж архитектуртай хэр их үзэлдсэн те ямархуу дататай яаж хийж яасан гэдэг ягаар ийм сонир мэдрэмж ингээд одоо машин сургалтын инженерүүд ч юм ингээд сууд юм шиг байгаа. Одоо ингээд хараад тахна. За энэ модель дээр энэ датагаар ингээд сургачвал энэ ер нь өгөх юм байна да. Тэгээ энийг энэ архитектур нь ингэчүүл бараг болчих юм шүү гэдэг юмнууд яг тэгж явдаг байхгүй юу?
Тэгэд энэ дээр одоо ийм архитектур одоо ингээд одоогийн хэмжээ үеийн загварууд дээр том модулууд дээр за энэ архитектур дээр энэ асуудал болоод байгаа юм байна. Тэгвэл энийг яаж шийдэх вэ хэдүүлээ өөр архитектурын шийдэл юу вэ гэдэг юм ингээ хайдаг хэвгүй. Тэгэд яг нэг тийм архитектураар л ингэж явж байгаа. Түүнээс биш суур онол нь бол ерөөсөө өөрчлөгдөөгүй. Энэ BERT гэдэг байгаа, саяны нэрэд байгаа XLNet гэдэг байгаа эдгээр бол одоогийн large language модулуудын суур хэвгүй. Тэгээд эдгээр чинь бол трансформер загвар ялгаагүй. Цаад бүр суур нь бол яг адилхан. Тэгээ бүр суур ярих юм бол neural network гэх тэр нь яг адилхан суур модулууд яваад байгаа. Тэгээд энийг ингээд анханаас нь хийж исэн, хөгжүүлж исэн хүмүүс өнөөдөр бас нэлээд юутай л байгаа шиг байна л да. Гоё юм те. Тэ. Гоё юм уу. Тэгээ одоо тийм математик ч юм уу физик дээр ч юм уу ингээл онол нь байгаад тэгээд тэр онлынхын дагуу явах юм бол болцдог шүү дээ. Энэ бол машин сургуульчин болохоор ер нь сургаж үзэж ижил мэддэг хэвгүй. Тэгээд сургаж үзэж ижил болно болохгүй ийшээ энэ чиглэл рүү явал болох юм байна гэдэг юм харагддаг тийм салбар ер нь бол. Шууд нөө туршлагын физик гэдэг шиг туршилтын юмнууд гэдэг шиг туршилтын гэдэг шиг л тийм л маягаар явж байгаа гэсэн. Тэгээд moonshot дээр өөр нэмж ярих юм байна уу? Moonshot дээр яг химикэ дээр яг нөө архитектурыг нь жоохон энгийнээр тайлбарлах гэж үзвэл гэж бодсон юм. Одоогийн бидний нөө нэг ашиглаад байгаа. Тэгтээ нөө ChatGPT дэрийг мэдэхгүй л дээ зүгээр бусад хуучин байсан өмнө одоо байсан нээлттэй загваруудыг юу харах юм бол одоо нөө нэг хэмжээний ингээд контекстууд 1 сая токен мокен гэдэг ингээд 1 сая контексттэй болоод буюу бидэд ингээд нэг чатны цаанхны хичээл тэн дээрээ ингээд чатлаалах тусам ер нь бол чатны чанар муудаж эхэлдэг нэгдүгээрт нэг тийм асуудал байдаг шүү дээ тий. Тэнгууд тэр яаж байгаа вэ гэхээр ингээл баримтуудаа аваалал бүх текстүүдийг нь хадгалаад хаяггүйгээр хадгалаад юм гэсэн. Текст тэгж байгаа л нөгөө хэрэгтэй юмнуудын буцаага асуунгууд нөгөө дотроос одоо хайх гэж боддог ч юм уу тийм асуудалтай байхгүй. За тэгчингууд энэ дотор нэг юм химикийн дотор нэг юм жижигхэн ухаалаг нэг тийм тэмдэглэлийн дэвтэр маягийн юм ингээд гаргаж ирэн гутаа. Яг тийм чухал хэрэгцээтэй юмнуудаа яагаад хэрэггүй юмнуудыг нь мартаал авчдаг гэсэн ер нь бол. Тэгээд яг нэг тийм байдлаар ингэж хадгалдаг өөрсдөө тийм юу гаргаж ирсэн байгаа. Шинэ архитектур гаргаж ирсэн. Тэрийг KDA гэж нэрлэлсэн. Тэр нь болохоор юу гэсэн үг? Kimi Delta Attention гэдэг нэртэй. Тэгээд бас нэг attention residual гэд бас нэг юунд гаргаад ирсэн. Тэр хоёрыг хослуулангуудаа урт дараал дээр ингээд амар сайн ажилтдаг болгоцсон. Тэгээд ажиллуулахдаа одоо нэг би өмнөх дугаарууд дээр нэг ярьжсэн mixture of expert гэдэг нэг ярьжсэн шүү дээ. Одоогийн модулууд ер нь цаанаа ингээд олон модулуудыг зэрэгцүүлээд ажиллаулдаг гэдэг жисэн шүү дээ. Тэгээд тэн дотроосоо ингээд сонгоод ажиллаулдаг. Тэгэхээр inference-ийн буюу нэг ажиллахтаа илүү хурдан хямд зардлаар ажилтдаг болчдөг байхгүй юу? Одоо энэ модуль дээр бол 896 ширхэг эксперт байгаа гэж байгаа байхгүй юу? Эксперт модуль цаана ажиллаж байгаа. За тэгчингууд яг ажилуулах үед болохоор 16-нд итгэвчдэг гэж байгаа юм. Тэгэхээр 16 итгэвчнэ гэдэг бол тухайн үедээ илүү бага хэмжээний ресурсоор илүү сайн үр дүн өгч чадна гэсэн үг байхгүй юу? Тэгээд ер нь бол үн хямд байгаад байгаагийн бас нэг шалтгаан саяных гэсэн үг. Ер нь бол илүү оптимизашн хийж чадчихна л гэсэн үг л дээ ер нь бол. За энэ яг архитектурын хувьд бол ер нь бол тийм байна. Тэгээд нөө нэг ямар нэгэн одоо ингээд илүү том мотор ингээд одоо машинаар зүйрлэх юм бол илүү том юм мотор хийгээл илүү хүчтэй машин хийн биш. Илүү жижигхэн, илүү ухаалаг, тэгээ бензин хэмндэг тийм мотор хийгээд тэгснээрээ тэгчээд илүү хүчтэй, тэгээд илүү хол зай туулдаг бага бензинээр тийм машин хийчлээ л гэсэн үг ер нь бол ингээнээр бол. За тэгээд одоо нөө өмнө хоёлоос нэг ярьж илүү яалаа нөө нэг томруулаад бол амжилт болохгүй нэ гэдэг юм ярьжсэн шүү дээ. Тэр бол ер нь бол үнэн болцсон. Одоо бол томруулах биш. Яаж илүү ухаалаг оптимизашн хийх вэ гэдэг архитектурын л дайм болж байна да. Тийм. Гэхдээ энэ хятад компаниуд бол ингээд юунуудаа судалгааны ажлуудаа ингээд гаргачихж байгаа. Сүүл би бас DeepSeek-ийн судалгааны ажил юунуудыг харсан.
Хэдрийн юмнууд бол үнэхээр бас гоё байгаад байгаа. Манай юунууд маань л сайн гадаг гаргаж байгаа мөнгө юм уу жоохон хаагдмал байгаа тань да. Хэмэл оюуны салбарын хөгжилтэй нийтээрийн хөгжий биш бие л хөгжийл гэдэг зарчмаар яваад байгаа шиг байна. Харин энэ хятадууд нийтээрээ хөгжиж гэдэг шиг байна. Тэгээд энэ Шанхайд болж байгаа ивент дээр болохоор ер нь бол ийм 29 орны төлөөллөд оролцсон юм байна. За яг энэ дээр болонгууд за миний одоо яг энэ зурган дээрээс нь хараад харж байгаагаар за Хятадын дарга Ши Жинпин байна. За Казахстаны ерөнхийлөгч байна. За нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга харагдж байна. Антони Гутерриш. За мөн Африк, Араб, за мөн Төв Азийн орнууд. Ялангуяа энэ Хятадтай ойр байдаг орнуудын нэлээдгүй өндөр албан тушаалтнууд бол яг энэ хэмэл оюуны Вайко гэд нэрлэж байгаа энэ Шанхай арга хэмжээнд ирсэн юм байна. Тэгээд эдгээр болохоор ерөнхийдөө Хятадын тэргүүлэлтэйгээр энэ хэмэл оюуныг илүү одоо ингэж хэрэглэх те өөрсдийнхөө эдийн засгийн нэг хэсэг байлгах тийм асуудлууд дээр бол хамтран ажиллахаар бол болж байгаа юм байна. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яагаад Хятад гэд бодоод үзэнгуут л нөгөө талд одоо хэдхэн сарын өмнө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп, за мөн Францын ерөнхийлөгч, за Европын орнуудын ингээд төлөөллүүд одоо хэмэл оюуныг ингээд улс улсаар ингээд бодоод үзэх юм бол Америк тэргүүтээ Европын орнууд болчихж байгаа юм. Миний ойлгож байгаагаар. За тэгээд энэ дотор нь бас ингээд Австрали, Канада эдэр ингээд орчиж байгаа. Нөгөө талд Хятад болонгууд л үлдсэн орнуудыг нэгтгэж авахыг ингэж зориод байна гэж бодож байгаа. Тэгээд яг одоо энэ баг ихний энэ хамгийн хүчрэхэг 15 хэмэл оюуны загвар ч юм уу 20 хэмэл оюуны загвар гэд харангуут л ихэнх нь ингээд нэг бол Америк, нэг бол Хятад. Тэнгууд л энэ дээр одоо Мистрал гэд Францын ганцхан загвар байна. За мөн Европын ахад нэг хэмэл оюуны загвар байна. Тэ. Тэнгууд л одоо энэ нөгөө суур хэмэл оюуны загвар дээр Япон, Солонгос эдэр ч гэсэн одоо хүртэл бас орж ирээгүй байгаад байгаа. Тэгээ Хятад бол одоо энэ дээр маш том амбицтайгаар бол орж ирж байгаа шиг байна. Гэхдээ одоо энэ Reuters ч юм өөр бусад мэдээллийн сайтууд дээр гарч байгаа нэг өөр зүйл байгаа вэ гэхээр Ши Жинпин болохоор яриандаа бол энийг онцолсон байна. За энэ бол одоо open source хэмэл оюуны загварын түүхэн боломж яг одоогийн үеийг гэж бол онцолсон байна. За энэ дээр бол одоо Хятадын технологийн компаниуд ч гэсэн маш өндөр үүрэг оролцоотой байгаа гэдгийг бол одоо цаашаасан одоо мэдээллийг бол хийсэн байна. Гэхдээ нэг өөр зүйл байгаа нь за яг дунд хэмжээний хэмэл оюуны загваруудыг бол ингээ бусад орнуудад хэрэглүүлчих болж байна тий. Тэнгууд л одоо бүр том хэмэл оюуны загварууд илүү хүчрэх загваруудыг хааж магадгүй зөвхөн өөрсдөө хэрэгжилж магадгүй зөвхөн өөрсдийнхөө стратегийн асуудлууд дээрээ л ашиглаж магадгүй гэдэг юмнууд жоохон шуум байдлаар яваадах шиг байна тий. Тийм шуум сая энэ 7 сарын 7-нд Reuters бас ер нь мэдээлэл гарсан байлээ. Хятадын худалдааны яам бас Alibaba, ByteDance тэгээд нөө ZTE гэд өмнөх дугаар дээр ирсэн компаниудтай уулзаад ер нь тэдний дэвшилтэд модельудаас одоо нөө хандах эрхийг хязгаарлаж магадгүй ухааны юм ирсэн юм шиг байлээ. Яг нөө баттай шийдвэр мэдэр бол гараагүй. Тэгээд яг хав нээлттэй их юм байх нь бол байж болно. Тэгээд тэгтээ хитрхи сайн модельуд байх юм бол тэн дээр нөгөө хяналтаа тавь шүү. Хязгаарлан зөвхөн дотоод Хятадтай ашиглана. Гадагшаага ашиглуулахгүй, open source байдлаар гаргахгүй гэдэг юм гарч магадгүй юм шиг байна лээ. Ер нь бол яг хөө шийдвэр бол гараагүй, зүгээр юм хилцүүлэхийн шатанда явж байгаа юм шиг үлээ. Тэгээд одоо нэг Mythos гарч ирээд Cloud-ийн Mythos дээр чинь Pebble 5 дээр ч гэсэн тий American засгийн газар чинь нэлээд бас юу яагаадсэн шүү дээ тий 20 мөрөг тавиал хяналт шалгалт хийгээл яагаад энэ гэдсэн. Яг тэрэн шиг л юм Хятадд бас болж байгаа шиг байна. Ер нь бол дундаж модулууд тэгээд одоо ер нь бол давгүй сайн ажилладаг модулууд бол окей. Тэдрийг бол гаргаад нийт дээр хөгжиж гэдэг өрөөнд ороо явна. Бүр хитрхи ухаантай модулууд дээр бол нөө датадаа л ашиглана шүү. Зөв юу баг засгийн газар л ашиглана шүү гэдэг юм баг болж магадгүй юм харагдсан. Ер нь бол. Тэгээд яг тухайн үед юу болж ирсэн талаар бас сонсогч нартай бас мэдээлэл өгөхөд одоо ChatGPT гараад
Тэнгууд л ингээд бүгд нэг хэсэг ингээд сандралдаал за ямар ч байсан богино хугацаанд ямар ч байсан нэг юм химэл оюуны LLM загварт суурилсан чатботын бүтээгдэхүүн гаргах ёстой юм байна гэд бүгд сандарч эхэлжсэн. Энэ ганцхан Америк, Европт болсон зүйл биш. Хятадын компаниуд ялангуяа энэ одоо Baidu ч юм бол хятадын Google шүү дээ, тий. Baidu бол айгүйх судалж ирсэн. Тэнгууд л тэнд хятадын зохицуулагч байгууллага шууд нэг журмыг гаргаж ирсэн нь юу вэ гэхээр хятадын зах зээл дээр хятадын хэрэглэгчдэд гаргаж байгаа хэмэл оюуны загварууд заавал засгийн газар зөвшөөрөл авах ёстой гэдэг ийм журмыг гаргасан. Тэгээ тийм болохоор яг энэ тухайн үед бол нөө ихэнх үедээ хятадаас бол тийм томоохон хэмжээний хэмэл оюуны чат ботууд бол ерөөсөй гарч ирэхгүйсэн. Тэгээд Baidu-гийн Ernie болохоор одоо хамгийн анхны зөвшөөрлөө аваад тэгээд мэдхгүй одоо 7 хоног дотор хэдэн зуун сая хэрэглэгчтэй ч бодлоо тэр тоонуудыг мартчихсан байна. Тэгээд нэг тиймэрхүү үйл явдал болж исэн. Гэхдээ яг нөгөө нэг өрсөлдөө улам бүр ширүүсэд эхэлсэн чинь илүү нөгөө нэг хэмэл оюуны загварууд нь нээлттэй болоод тий одоо ялангуяа одоо жижиг компани, дунд зэргийн байгууллагууд, бизнесүүд, стартапууд хиний хэмэл оюуны мэдээллийг хамгийн их ашиглаж байгаа гэхээр хятадын хэмэл оюуны мэдээллүүдийг асар их ашиглаж байгаа тий. Тэгэхээр энэ дээр ингээд өөрчлөлт орно гэдэг нь өөрөө л одоо менеж шиг жижиг нөхдөөдөд л айгүй харамсалтай л мэдээлэл байна л да тий. Харин тэгээд яг хоо энэ мэдээ ер нь нэг юм яваал байна. Тэгээд юу болох юм байгаа харж л бай да. Тэгээд би яг хоо одоо нэг хятадын ингээл open source руу ингээл шуурал. Тэгээд open source модулүүд нэлээ ингээл нээлттэй бүх модулүүд open source гаргаад байгаа шүү дээ. Та энэ дээр ер нь яагаад open source тавиад идэг гэж та ер нь боддог вэ? Ста мэдгүй. Яг хоо би зүгээр бодож ирсэн. Яг хоо DeepSeek-ийн юун дээр бодох юм бол ер нь бол тухайд шууд цохилт өгсөн шүү дээ. Амар өндөр цохилт өгсөн. Тэр бол нэгдүгээр ер нь гол шалтгаануудынх нь нэг байж болох юм шиг. Тэрнээс хойш open source нэгсэн тий угаасаа. Тий. Тэгээд бас яг нөө нэг сайн талаас нь бодох юм бол ер нь бол үнийг бууруулад явах шүү дээ. Тэгээд хамгийн гол юм нь яах юм бол crowdsourcing гэхгүй юу? Ер нь бол гол юу дэлхийн нийтээр ер нь бол тэр модельийг одоо Kimikey бүгд харна. Одоо 7 сарын 27-нд Kimikey яг нөө жингүүд нээлттэй болно гэсэн шүү дээ. Одоо ял зөвхөн өөрсдийнх нь сайт дээр байгаа. Тэгээд яачингууд нээлттэй болчингууд тэрийг аваад тий инженерүүд өөрсдөө хөгжүүлж эхэлдэг байхгүй. Тэгээд квантизашн хийгээд илүү хурдан, илүү сайн ажилдаг болгоод нэмэлт шинэ хэрэгслүүд ингээд хийж зүгээр үнгүй хийгээд өгчин. Тэгээд тэрийг өөрсдөө одоо нэг тэрийг үнгүй хийн гутаа буцаагаад хөгжүүлэгч нар яадаг вэ гэхлээр инженерүүд, машин сургалтын инженерүүд буцаагаад нээлттэй тавьчихдаг байхгүй. Тэгээ буцаагаад нээлттэй тавьчингууд тэрийг буцаагаад одоо юуныхан одоо мөн шотынхан буцааж авангуудаа тэрэн дээрээ илүү сайжруулаа явдаг ч юм уу тий. Иймэрхүү байдлаар нэгсэндээ үнгүй ажлах хүчин бэлдээд байна л гэсэн үг байхгүй ер нь бол. Инженеэр яах юм бол зүгээр ингээд одоо хаагдмал орчинд үнэхээр амар инженерүүд л биш бол юу ер нь бол хэдэн 100,000 толгойноос л илүү гарахгүй л тий. Тэнгуут чи энэ тентхийн янзын санаатай гараад чи одоо энэ мэдээлэлэр чи ингээ үзчихүүл яа. Энийг ингэчүүл яа ингээл ер нь хийгээд идэх байхгүй open source дээр чинь. Хичингуудаа тэрийг хүмүүст ингээд нээлттэй тавьчихдаг, knowledge share хийдэг. Яг энэ юугаар ингээл пейперүүд ингээл гарна, инженерүүд янз янзын шийдлүүд гаргаж ирнэ. Тэрийг нь судлаачд харна, илүү дахиад хөгжүүлнэ гэдэг ч юм уу. Яг иймэрхүү байдлаар нэгэсэндээ хаалттай том фронтир загваруудтай өрсөлдөх ганц арга нь юу нэ? Илүү том хурдан хөгжихийн тулд нээлттэй загваруудаар хятадд өрсөлдөж байгаа л гэж би бол хараад байна. 20-23 оны хооронд хятадд бол ерөнхийдөө нэг иймэрхүү хөдөлгөөн айгүйх өрнөж исэн юм байна. Хятадаас бас айгүйх нэг тийм технологийн тэр бомтонгод айгүйх төрсөн шүү дээ тий. Бид нар бол Jack Ma айгүйх сайн мэднэ тий. Тэнгууд л хятад өөрөө коммунист улс гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй. Тэнгууд коммунист улсын хамгийн алдартай, хамгийн хүчирхэг тий хамгийн олон танигдсан хүн хэн байх хэвээр вэ гэхээр мэдээж намын дарга байх хэвээр. Тэнгууд л улс төрөөс гадна бизнесийн хамгийн том төлөөлөл, хамгийн том нүүр царай тэгээ бүр ингээ хятадыг төлөөлөх хэмжээнд
Жак Ма оччихсан байсан. Тэнгуут тэр бол угаасаа коммунист улсын хувьд бол байж болохгүй. Тэгвэл зөвхөн Жак Ма дээр биш 20-23 оны хооронд бол ер нь бол нэг юм хятадын одоо жоохон дураараа байсан тэр бомбнууд дээр бол хятад даяараа нэг юм жоохон цохилт ирсэн. Хит их хэмжээ нөгөө тансаг хэрэглээтэй байж болохгүй тий. Хит их бас асар их хэмжээний Америк шиг тийм хөрөнгөтэй бас байж болохгүй. Энийг бол мэдээж буруу шаана хятадын өөрсдийнхөө бодлогын хувьд. Харин энэ удаад хэмэл оюун дээр юу ажиглагдж байгаа вэ гэхээр за шинжлэх ухаан болон аж үйлдвэрийнхаа салбарыг бол ер нь тэр чигт нь хэмэл оюуны салбар руу технологийн хөгжил рүү ер нь бол чиглүүлж байгаа. Ялангуяа одоо энэ хятадын маш том их сургуулиудаас бол айгүйх одоо хэмэл оюуны стартапууд бол төрсөн байна. За ялангуяа дөнгөж сая бол ярьжсэн Moonshot бол Цинхуагийн судлаачийн байгуулсан стартап байна. За Zifu AI гэж байгаа тийм. Тэр болохоор мөн адил бас Цинхуа их сургуулийн профессоруудын бас үүсгэн байгуулсан стартап байна гэх мэтчлэн тийм. Тэгээд нөгөөний хэмэл оюуны Jensen Huang-ийн нөгөө айгүй хялбарчилж тайлбарснаар бол 5 ийм үе шат байгаа гэж ярьдэн шүү дээ. Хамгийн ихэнд юу байгаа вэ гэхээр за ийм 5 давхраг бялуу байна гэдээ та төсөөлөд үзчих. Тэгвэл хамгийн дээдлийн давхраг дээр нь application буюу одоо тэрийг хэрэгжүүлж байгаа ямар нэгэн бүтээгдэхүүнийг хэлээд байгаа. Тэр нь одоо хэмэл оюуны загварт суурилсан чатбот байна уу? Эсвэл нэг юм дид бүтцийн систем байна уу? Тэр нь юу байх нь хамаагүй. Хамгийн сүүлд амьдрал дээр хэрэгжиж байгаа зүйлийг хэлээд байгаа. Тэрний дараагийн давхрагт нь хэмэл оюуны загварууд буюу модулууд байгаа. За энэ модулийн өрсөлдөөн дээр харах юм бол Америк мэдээж одоо нэгдүгээрт байна, араас нь хятад байна. Гэхдээ хятад бол асар богино хугацаанд бол одоо ингэж нөхөж ирж байна. За дараагийн давхраг дээр нь дид бүтцийн ажлууд байгаа буюу data төв, хэмэл оюуны дид бүтцийн ажлууд байгаа. Энэ дээр бол одоо хятад ч гэсэн бас маш өндөр хөрөнгө оруулалт хийх бол амлсан. Америкийн хувьд бол одоо ялангуяа хувийн компаниуд нь, хувийн пүүсүүд нь бол их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж байгаа. Гэхдээ улс төрийн нэг шахалт гарч байгаа гэдэг нэг юм зүйл байсан хамгийн сүүлд. Та бүгд мэдээллийг харсан бол одоо Нью-Йорк муж өөрсдийнхөө мужийн одоо газар нутагта томоохон хэмжээний дата төвүүдийг барихыг хориглосон шийдвэрийг гаргасан. Тэгээ энэ улс төр болон иргэдээс нь ирж байгаа шахалттай холбоотой энэ бас цаашаа хэрхэн яаж өрнөх үү, бусад мужууд бас энийг яаж авч хилцэх үү гэдэг нь айгүй чухал. Нэгдүгээрт энэ дата төв болон дэд бүтцийн ажлуудыг ажилуулах шин технологи, дотор нь байх тооцоолох систем гэхээсээ илүүтэйгээр энэ газар нутгийн айгүй том асуудал байгаад байгаа. Энэ төр зөвшөөрлийг авах асар том газар нутгийг эзэлнэ. За дараагийнх нь чип. За чип дээр бол мэдээж одоо Америкийн том компаниуд байна. Nvidia, Broadcom. Эдрээс гадна компаниуд өөрсдийнхөө ийм custom чипүүдийг хийдэг болсон. Google-ийн TPU-г одоо бараг TPU ч одоо 7-8 дахь үе дээр явж байна уу те Google-ийн TPU чинь. За мөн OpenAI ч гэсэн бас саяхан өөрсдийнхөө дизайныг угсарсан чипээ танилцуулсан. За мөн энэ consumer electronic хийдэг компаниудыг бодоод үзэнгүүт Apple ч гэсэн аль хэдийн өөрсдийнхөө юм custom чипүүдийг бол хийдэг болсон ш. Том компаниудын чипний чиглэл бол ерөнхийдөө ийм ба. Өөрсдийнхөө бүтээгдэхүүнд өөрсдийнхөө хэрэгцээнд зориулсан юм custom чипүүд хийгээд явах юм байна. Гэхдээ энэний гол хийж байгаа том компани бол яахын аргагүй одоо нөө TSMC гэдэг Тайванд байгаа компани байгаа. Тэгээ TSMC-гийн орлого баг ингээд 50-ны эдийн засгийг 2 оронтой тоогоор өсгөж байна. Энэ бол амар том зүйл байна. За хамгийн доотлын давхарт нь энэ бүгд өөрөө юугаар ажиллах вэ гэхээр эрчим хүч. Тэгээ эрчим хүч байхгүй бол юу ч технологийн талаар угаасаа ярих ч утгагүй шүү дээ. Тэгээд энэ дэр Америк нэгдсэн улс өөрөө шинээр байгуулж байгаа эрчим хүчний их усүрээрээ хятадаас бараг 2-3 дахин бага байна ч гэлөө нэг тийм тоонууд явж байсан. За 2-3 сарын өмнөөс бол одоо Sam Altman эдэрч бол айгүйх анхааруулад байгаа. Бид нар бол одоо хэмэл оюуны загвараар бол хятадаас нэг хэдхэн сараар ингэж төрүүлж явж байгаа. Гэхдээ бид нар юун дээр хамгийн анхаарах хэрэгтэй вэ гэхээр эрчим хүчин дээр айгүйх анхаарах хэрэгтэй. Ялангуяа одоо энэ хятадын эрчим хүчний технологи дээр сэргээгдэх эрчим хүч бол асар өндөр хөгжсөн байгаа. Хятадын одоо энэ сэргээгдэх эрчим хүчний нарны панелууд бол бараг нүүрсээ давах хэмжээний өндөр технологид бол очижчихсан. Тэнгуут энэ дээр бол одоо Америк бол маш хойрог, маш муу байгаа. Харин хувийн компаниудынх нь барьж байгаа стратеги юу байгаа вэ гэхээр өмнө нь
хаагдсан байсан эрчим хүчний компаниудад хөрөнгө оруулж байгаа. Одоо миний мэдж байгаагаар бол Microsoft бол нэг 3 хаагдсан байсан нэг дунд оврын атомын цахилгаан станцыг бол дахин сэргээх юм төсөл бол хэрэгжүүлээд явж байгаа. За OpenAI-ийн Sam Altman бол өөрөө бас юм Helion Energy гэдэг эрчим хүчний компанийг бол үүсгэн байгууллуу хөрөнгө оруулалт тэрийн сайн санахгүй. Нэг иймэрхүү чиглэлээр явж байгаа. Ийм 5 одоо дэд бүтц байгаад байна гэж харагдаад байгаа л да. Тэгээд энэ дээр одоо хятад бол хамгийн сойрн буюу одоо ер нь бол голууд дээр нь хятад байгаад байгаа. Тэгээд энэ бүгдийн бас хамгийн доотлолт нь дахиад нэг зүйл орох хэрэгтэй гэж би бодож байгаа нь юу вэ гэхээр 6 дахь давхраг буюу одоо байгалийн баялаг нөөцийн асуудал, түүхийн эдийн асуудал яригдчихэ. Тэнгууд энэ өндөр технологийн түүхийн эдийн асуудал дээр бол хятад хамгийн түрүүнд байгаа. Бусад улс орнууд бол ерөөсөө түүхийн эдийн зах зээл бол хятадд тэр чигээр нь алдсан байгаа. Ялангуяа энэ газрын овер элемент, critical mineral энд сард бас бүгд найрамдах Солонгос улсын ерөнхийлөгч Lee Jae-myung Монгол улсад айлчилж ирсэн. Тэгээ маш олон одоо бизнес олон улс төрийн санамж бичигд төр хамтран ажиллах гэрээн дээр гар үсэг зурсан боловч үндсэн цагаат шалтгаан нь юу байсан бэ гэхээр ерөөсөө л манахаас газрын овер элемент энэ өндөр технологийн түүхийн эдийг бол авахыг хүсэж байгаа. Тэгээ тийм одоо чухал айлчлалт байсан гэж ойлгож байна. Энэ ч гэсэн бас хиймэл оюунтай холбогдож байгаа. Тэ одоо юм болгоно хиймэл оюун болоод байна да тэ. Харин тэгэхэд хэдүүлээ бас дотроо одоо нэлттэй мэдээлэлүүдийг ашиглаад юмнууд дотроо бас хийж эхэлж юмнуудаа хийж явж байхгүй бол бидэд ер нь яах юм бэ? Монголчууд ер нь яах юм бэ? Энэ хиймэл оюуны 90 үед тий. Тэрийг бодолж явахгүй бол болохгүй юм байна л да. Тий. Би бол нэг тийм сурах би сүүлдээ бас тэрийг ойлгосон л доо. Хэрэглэж сурах хүмүүс ингээл айгүй хурдан хэрэглэж сурах хэрэгтэй гэж бид нар ч айгүйх тэгдэж шүү дээ. Ер нь бол тий. Энэ угаасаа цаг хугацааны асуудал бид нар хизээ нэгэн цагт яг зүгээр нөөний бүр early adapter-уудын хувьд бол маш их боломж бол нэгддэг хэрэглэн дээр. Ихтэй хэрэглэж сурах бол угаасаа л тэртээ тэргүй хэрэглэж сур. Одоо 20 жилийн өмнө интернетийг нэг хэдхэн хүн ашиглаж сурдаг байсан, чаддаг байсан бол тий одоо дэлхийн нийтээр бараг 6 тэрбум хүн л интернетийг ашиглаж байгаа тий. Тэгмэд л энэ бол нэг асуудал биш юм шиг. Харин энийг яаж ингэж зөв бүтээгдэхүүн болгох вэ нэ дээр л гэдэг юм байна л да тий. Дотроо яаж үлдээх вэ гэдэг. Одоо ухаалаг утас бүх хүний л хэрэглээ болсон бүгд интернеттэй. Зүгээр имэйлсэн ч гэсэн фейсбુકтэй тэн дээрээ чаталдаг тий. Хүмүүстэй өөхтүүдтэй ярьцдаг болсон байгаа шүү дээ. Тэрэн шиг ирээдүйд хиймэл оюун ч гэсэндээ ер нь тийм болчихно. Угаасаа тодорхой зүгээр гол нь тэр үед ашиглаж байгаа хиймэл оюун нь хэнийх байх вэ? Тэгээд сайн загварууд нь одоо ингээл хятад Америкууд гадагшаа гаргахаа болол дотроо ашигладаг болол эхэлнэ. Тэр үед бид хэд ер нь яах юм тий. Хэдүүлээ ингээ хоцроод үлдэх юм уу гэдэг л асуулт байгаад байна. Тэгэхээр хэдүүлээ нийлээд юмаа хийх хэрэгтэй энэ да. Тий. Нийлээд юмаа хийх хэрэгтэй. Нөгөөтэйгөр биднээс жоохон удаж болохгүй л гэдэг юмнууд байна. Үүнээс гадна төгсгөлд нь бас нэг хиймэл оюунтай холбоотой нэг энэ товчхон мэдээлэл хүрэхэд Apple компани за албан ёсоор Alibaba-гийн Queen хиймэл оюуны загвар болон за Baidu-гийн хиймэл оюуны загваруудыг бол хятадд ашиглахаар болсон гэдэг мэдээлэл бол албан ёсоор баталгаажсан. За энэ мэдээлэл бол 2 жилийн өмнөөс ийм шуун байдлаар бол яригдчихсэн. Тухайн үед бол Apple бол өөрсдийнхөө Apple Intelligence гэдэг хиймэл оюуны загвараа бол гаргасан. За харин энэ хиймэл оюуны загварыг бол одоо Siri-гийн илүү ухаалаг хөлбөр болгоно гэдэг зорилттой тухайн үед бол байсан шүү дээ. Тэгээ өөрсдөө хийж чадаагүй. Тэгээ хийж чадахгүй суур модель нь болохгүй явж яагаад Gemini-г өөрсдийнхөө суур модель дээр ашиглаад тэгээд Siri илүү ухаалаг болсон. Нөгөө нэг өмнө 2 жилийн өмнө амлаж ирсэн хиймэл оюуны функцүүд нь илүү дэвшилтэд болж орж ирсэн. Энийг Европын зах зээл дээр нэвтрүүлэхийн тулд зохицуулагч байгууллагуудаас нь зөвшөөрөл авах хэрэгтэй. Харин Хятадын зах зээл дээр нэвтрүүлэхийн тулд Хятадын хиймэл оюуны загваруудыг суур модель дээр ашиглах хэрэгтэй. Би одоо хэд удаа бас подкастн дээр ярьжсэн. Apple томоохон хиймэл оюуны суур модельтэй зууралдахгүй байгаадын шалтгаан нь бас яг энэ байгаа даахгүй. Apple
Хятадд хэмнэл оюуных нь хятадын модулийг ашиглах шаардлага гарна. За магадгүй Европын модулийг ч ашиглах шаардлага гарч магадгүй яванда. Чиг хандлага өөрөө ийм байгаад байгаа учраас нэг их өөрсдийнх нь загвар байсан ч гэсэн тэр нь ингээд зөвхөн нөгөө нэг ийм зохицуулагч байгууллагуудын хорионд ороод хоёр том зах зээлийн алдаа дээр суугаад ийн гэсэн юм байхгүй учраас ингэж байгаа. Тэгээд Хятадд бол одоо Сиригийн ард бол Alibaba-гийн Queen ажиллах нэ. За ингээд энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Тэгээд хэмэл оюунтай холбоотой наадмын үеэр нэг юм сонирхолтой Kimi K3 гэдэг загвар гарч ирлээ. Тэгээд та бүхэн туршаад үзээрэй гэж хэлэх байна. Мөн адил Хятадд бас Шанхайд маш том хэмэл оюуны ивент зохион байгуулагдаж байна. Яг одоогийн байдлаар бас өнөөдөр бас үргэлжилж байгаа энэ ивент өнөөдөр бол 7 сарын 19-ний өдөр. За 7 сарын 19-ний өдөр мөн хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын алтан медаль хэмжээлөө тоглолт болно. Тэгээ та бүгд бас тоглолтоо үзэж стрессээ тайлж тэгээ хөлбөмбөгийн бас гайхалтай мөчүүдийг бас найз нөхдөдөө хамтдаа өнгөрүүлээрэй гэж хэлэх байна. Тэгээ энэ удаагийн дугаартаа хамт исэн баярлаа. Баярлаа. Баяртай.